Сайн байцгаана уу? Үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгая. Монголоо гэсэн сэтгэлдээ Монголоо хэлэхдээ хэн бүхэнд зориулсан уулзын сувг маань ээлжид дугаараараа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа Өмнөд Монголын ус адны бүлэг болох Хорчин, Харчин нарын төг соёлын талаар та бүхэнтэй тайлбарлах болно. Монгол ус адны маш том хоёр бүлгийг тайлбарлах болохоор та бүхэн маань дуустал сонсоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэхүү дугаарыг эхлэхийн өмнө уг хоёр Монгол ус адны бүлэг болох Хорчин, Харчин нар нь хоёул их Монгол улс эзэнт гүрний үед гүйцэтгэж байсан ажил мэргэжлэрээр нэрлэгдсэн ус адны бүлгүүд болохыг дурдах хэрэгтэй болов уу? За ингээд бичлэгтээ орцгоё. Хорчин, ус адны бүлэг. Орчин цагийн монгол хэлэнд хорчин гэдэг нэр нэлээдгүй сөрөг утгатайгаар ойлгогдож болохоор байдаг. Тухайлбал хор буюу хүн амьтан урамлын эд эсийг хордуулж гэмтэх бодисыг нэрлэдэг нэршилдээр ажил мэргэжлийн чин дагаврыг залгахаар үүсгэнээр болно. Жирийн хүн хальт сонсвол ингэж ойлгож болохоорч үүсэл гарвал уг түүхийн тухайд энэ нь шал өөр утгатай үг шүү гэдгийг зориуд сануулмаар байна. Тухайлбал эзэн богд Чингис хааны үед хорчин гэдэг нь хишигтэн цэргийн нэгэн төрөл байсан. Бүр тодорхой хэлбэл ном сум агсаж хааныг дагалддаг шадар хамгаалагч хишигтэн цэргүүдийг хорчин гэж нэрлэдэг байжээ. 1189 онд Тэмүүжин хамаг Монголын хаан өргөмжлөгдөөд өөрийн дүү Хавт Хасраар хорчин нарыг захируулсан байдаг. Хасрын үр хоочис дотор харуулж намнахта Гарамгай хорчин цэргийн ахлагч нар олон байсан учраас Хавт Хасрын үр хойцсон эзэмшил иргэнийг хорчин хэмээн дуудах болжээ. Хорчин гэдэг нь анх ажил мэргэжлийг заадаг нэр байснаа ийхүү аймгийн нэр болж хувирсан юм. 44 хоёрын Монгол улсын үед хорчин аймаг нь за тухайлбал Шинэ мянган, Таван, Муу мянган, Ураад, Татаалчин, Будаачид, Алтчин, Горлос зэрэг 7 хотгон зүүн гарт харьяалагдаж хорчны шүүстэй баатар захирч байв. Хэрээд, Жүүд, Их мянган, Гүн гişиг, Төвөн, Сахаад зэрэг 6 хотгон баруун гарт харьяалагдаж хорчны үн болдван захирч байжээ. Хасрын хойчост хаан ширгээ өгөхгүй гэдэг Мантухай цэцэн хатны кинон дээр гардаг үн болдван чинь энэ шүү дээ. Хорчны ноёд нь цөм Хавт Хасрын үр хойц болох учраас бусад аймагуд хорчныг хүндэтгэж зарим үед бас авг хорчин гэж дуудаж байв. Умурд Ян улсын үед хорчин түмэн их хааны ноёрхлыг дэмжиж хааны эсрэг явуулсан янз бүрийн хямрал бослогыг дарахад идэвхтэй оролцож Монгол улсын эв нэгдлийг баттгахад чухал үр гүйцэтгэжээ. Тухайлбал Батмөнх Даян хааны үед бүх улсаа 6 түмэн болгож захирсан боловч Хасрын үр хааны үрд хідэнтэй тусалсан гавьяа зүтгэлээрээ бие даасан тусгай түмэн болж 7 хотог хорчин, 20 түмэн хорчин гэх мэтээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1593 онд Хорчин аймгийн тэрүүн Унгуудаа Мангуус, Мянган нар зөрчдийн ноёдтой хамтран Нурхаачигийн эсрэг байлцсан боловч ялагджээ. За тухайн цаг үед зүүн хойд Азад Нурхаачигаар толгойлуулсан зөрчин нар ихэд хүчрхэгдэж байсан байна. За хожим манж нар болно. За 1610-аас 20-од оны үед Монголын их хаан Лэгдэн хорчинтой таарамжгүй харилцаатай болж за зөрчдийн хожуу алтан уустай далдуур харьцаж байна хэмээн хорчныг уулгалан давтлах болсон байна. За энэхүү зөрчлийг хожуу алтан уус ашиглаж хорчныг талдаа татахыг оролдсон. Үүний үр дүнд хорчны Ууба ноён 1624 онд хожуу алтан уустай харилцан туслалцах гэрээ байгуулснаар за 1625 онд Лэгдэн хаан хорчныг давтлахад хожуу алтан уус бол Уубад цэргийн дэмжлэг үзүүлж байсан. Түүний дараа жил Ууба өөрийн аймгийг авч хожуу алтан уусад дагаар оржээ. Нурхаач хаан өөрийн дүү Шурхаачийн ач охиныг Уубад эхнэр болгон өгч Түшээд хаан цол шагнасан байна. Ууба ноён манжид дагаар орсны дараа түүний төрлийн бусад ноёд шил шилээ даган манжид дагаар орсон бөгөөд 1636 онд Хорчин аймгийг 6 хошуу болгон зохион байгуулж жирэмийн чуулганд харьяалуулсан байна. Хорчин аймгийн ноёд монголчуудын дундаас хамгийн анх манжид дагаар орсноос гадна үеүлрэн манжийн хааны угсаатай ураг барилдсан учраас тэдний байр суурь бусад монгол язгууртнуудаас хамгийн өндөр байсан байна. Өдгөө хорчин монголчууд өвөр монголчуудын дунд захын амын тоогоор хамгийн олон тооцогдох бөгөөд бүрэн бус бүртгэлээр 1,800,000 гаруй хүн байгаа гэж тооцоологдсон байна. За өвөр Монголын Тунлиа хотод төвлөрөн суухаас гадна олон хошуу нутгаар бол тархан сууж байгаа юм байна. Харчин. Харчин бол хорчин нарын адил ажил мэргэжлийн үндсээр суурилагдсан ус адны бүлэг. Тэгэхээр үгийн бүтцийг нь ажиглаж үзвэл хар хэмээх өнгө зүүсэн үгдээр ажил мэргэжлийн чин дагаврыг залгаж байна. За яг юг хар хэмээн зааж байгаа вэ гэвэл Эртнээс монголчууд айргийг эдээ ундааны дээж нь хэмээн үзэж хаад ноёд эхэс дээдэс тусгай аргаар бэлтгэсэн айргийг хэрэглэдэг байжээ. Энэхүү айрг нь хар хэмээх тодорхойлолтыг өмнө авдаг байсан. Яг яагаад хар юм бэ гэвэл хар өнгөтэй бол биш цэвэр тунгалаг байдлыг илтгэсэн хэрэг гэж олон судлаачид үздэг. Одоо хүртэл бид усыг хар ус, архийг хар арх хэмээн нэрлэдэг нь
ус хар өнгөтэй, архи хар өнгөтэйдөө биш тухайн зүйлсийг цэвэр тунгалаг гэдгийг илтгэсэн хэрэг юм. Тэгвэл тухайн хар архи нь цэвэр тунгалаг тундас үүсдэггүй дээд зэргийн архийг хэлдэг байна. Энэхүү архийг тусгай технологиор хийдэг бөгөөд өнөө цаг үед тэрхүү арга техник нь хадгалагдан үлдээгүйч сурвалж бичгүүдэд тодорхой мэдээллүүд үлдсэн байдаг. Тухайлбал Чингис хаан бага ахуйда тайчуудын хүрээнд ослогдож авахуйд нэгэн өдөр тайчууд хорим хийжээ. Тэмүүжинг дорой хүүгүүнээр харуулвал түүнийг аргалж орхиод өмнө нь тусалж байсан сорхон шарынд очсон. Шүн оройн цагаар тэдний гэрийг таних тэмдэг нь гэвэл шүнжин айраг бүлэх чимээ билээ. Тэгэхээр ямар тач тэрхүү айргийг хийх нэгэн технологи нь шөнийн турш бүлдэг байх байсан магадтай юм. Гэх мэтээр сурвалж бичгүүдэд монголчуудын эдийн ундатай холбоотой маш олон мэдээ үлдсэн байдаг. Хэрвээ та бүхэн хүсвэл дараагийн мэдлэгтээ монголчуудын уламжлалт эдийн ундааны талаар бичлэг оруулж болно шүү. Буцаад гол сэдвтээ оръё. Юан улсын үед ордны гიშгтнийг дотор нь олон төрөлд хувааж байжээ. Юан улсын хаадад дан хар цэсмийн гүйсааж айраг барьдаг байсан хүмүүсийг харчин хэмээн нэрлсэн байна. Юан улсын сударт Кипчакийн хүн эзнээ шадар сувлан асрах бүлгөө. Тусгай ордны адуун сүргийг хамаарна. Жил бүр айраг эсгэж эзэндээ өргөнө. Өнгө тунгалаг үнэр амт сайхан үүнийг хар айраг хэмээн. Түүнтэй хамаатай хүмүүсийг хараачи хэмээн нэрлсэн гэсэн тэмдэглэл байдаг. Харчин нь уул нь иншээ бүгийн доторх нэгэн салбар байсан бөгөөд голдуу хааны адууг маллаж айраг цэгээ нийлүүлдэг хүмүүсээр бүрэлдсэн тул хожим нь өөрсдийгөө харчин хэмээн нэрлэж аймгийн нэр болгосон бололтой. Харчин аймаг нь Юан улсын үед өнөөгийн Ховд аймгийн нутгаар нутаглаж байсан бөгөөд 16 дугаар зууны сүүлээр говийн өмнө зүгт нүүдлэж Шандын голын баруун өмнөр нутаглаж Иншээбүү төмөнд харьяалагдах болжээ. Харчин аймгийн дотроо 3 хэсэг байсан бөгөөд хаадын хүүгүн ач нар тайж нарыг нь шар нууд харчин. Хуучин сайдчмд албат нарын хүүгүн ач нарыг борнууд харчин. Газар газараас орж ирсэн Монгол хятад албатыг харнууд харчин гэдэг байжээ. Шарнууд харчин гэдэг нь Алтан хааны дүү Баясгалын мэдэлд очсон харчныг зааж байгаа бөгөөд 17 дугаар зууны гэхээр Ляодунгийн хойд нүүн очиж суугаад хожим нь зүүн төмөд хэмээн алдарсан харчны дэд суулнаа. Борнууд харчин бол зэлмийн 7 дугаар үеийн үр хожис хотон ноёны захирсан харчныг заадаг. Харнууд харчин нь Харчин аймгийн бүрэлдэхүүнд олон янзын овог амьг хамрагдан орсныг зааж байна. Манччин улсын үед Харчин аймгийн зостын чуулганд харьяалагдаж баруун гарын хошуу, Харчин зүүн гарын хошуу, Харчин дундад хошуу гэсэн 3 хошуунд хуваагдаж байжээ. Тухайлбал Харчны Субуудын ноён 1628 онд Лигдэн хаанаас салж Манжийг дагав. Тэнгэрийн сэцний 9-р онд Субуудын ноёны хүүгэн Гүрж авыг засаг ноён өргөмжилж Харчин баруун гарын хошууг захируулжээ. 1635 онд засаг Гүрж авын төрлийн өвөг Сэрэнг Харчин зүүн гарын хошууны засаг өргөмжилж Иерцэгчийн 5 дугаар онд улсын түшээгүн хэрэгэм хайрлаж үе уламжлан залгамжлуулсан байна. Засаг Гүрж авын үеэл ач гэрлийг Имх Амгалан хааны 44 дугаар онд засаг өргөмжилж Харчин дундад хошууг захируулжээ. Үүнээс гадна Манччин улсын үед тухайлбал 1728 онд чуулалт хаалганаас улаастай хүртэл өртөө зам гаргаж айл өрх тохируулах үед Өвөр Монголын харчингуудаас айл өрх нүүлгэж 20 өртөө залгуулсан байна. Эдгээр нь хожим халахын угсаатны бүрэлдэхүүнд багтаж халахын харчин овог болсон бололтой. Харчин аймгийн хүмүүс идүүгээ Өвөр Монголын Тунлиав хотоор төвлөрөн сууж байна. Өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Ирэх дугааруудаар хамтдаа уулзцгаая.